Daydream Awakening. Сайн байцгаана уу? Зөнкэн channel тавтамаар л Эхрийн орц дээр шинэ сартаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд юуны төрөнд Эхрийн орц дээр шинэ сартаа байгаа болохоор Эхрийн ордныхондоо зориулаад уушлагаа хий. Тэгээд мөртөч шинэ сартаа сайхан өдрийн мэндийг төвшүүлж байна. Шинэ хуудас эхэлж байна. Бидний амьдралд за Эхрийн ордныхонд ойрын хугацаанд энэ шинэ сар юуг авчирч байна вэ? Юуг ардаа үдэж байна вэ? Тийг харцгаая. За Эхрийнхний маань бүх үзрүүд гараад ирлээ. Тэгээд ер нь бол ойрын цаг хугацаанд маш хүнд үеийг өнгөрүүлж одоо ч гэсэн ерөнхийдөө нэлээд бас ойлгомжгүй төрөгдөлтөө маш их сэтгэлийн шаналлалтай харагдаж байна. Тэгэхээр энэ байдлаараа ерөнхийдөө таны амьдралд утгагүй бас маш гинтийн маш одоо тааварлагдашгүй гинтийн зүйл тохиолдох юм байна. Гэтэ энэ бүхэн яагаад ингэж гинт ер нь тохиолддог вэ гэхэлэр бидний амьдралд ертөнцөөс өөрчлөлтийг биднэрт ерөнхийдөө бэлгэлдэг гэсэн үг. Тэгэхээр гаднаа ингээд маш тавгүй, тухгүй, бүр юм харамсалтай, гонигтай зүйл тохиолдож одоо тохиолдож байгаа мэт харагдаж байгаа ч гэсэн яг цаагаараа бидний яг том зургаар нь бол яг хэрэгтэй зүйл тохиолдож байдаг амьдралд. Тэгэхээр ялцчгүй таны хувь хүний хөгжлийн одоо амьдралын чинь энэ цаг үед өөрчлөлт маш хэрэгтэй байгаа цаг үед та байгаа юм байна. Хит их шударга байх гад бусдад болон өөртөө хит их одоо өглөгч хит их одоо баланстай сайн зөв байх гад түүнээсээ ерөнхийдөө бүр юм тэр байдал нь бүр эргээд танд өөрт чинь хортой болон ерөнхийдөө маш их тийм сэтгэл санаа болон оюун ухааны зовлонтой тийм газар руу та өөрөө очсон байна. Энээсээ гадна бас шинэ одоо ажил үйл хэрэг мөнгө санхутай холбоотой ч юм уу эсвэл шинэ прожект эхлүүлэхэд гацаанд орсон эхлүүлэх гээд чадахгүй байгаа юм хэцүү төвчэн дотор байгаад ах шиг байна. Тэгээд энтэйгээр үүдэлтэйгээр бас бусад хүмүүсийн болж утж байгаа зүйлэнд атаарах ч юм уу яагаад миний байдлын юм хүнд хэцүү байгаад бусад хүмүүсийн бүх юм ингээ сайхан хүн тайван болж утж байгаа юм бэ гэдэг юм асуултаас гарч ирж байна. Энэ асуулт нь бас нөгөө талаараа ямар учиртай вэ гэхлээр та өөрөө хит сайн байх гад хит бусдад өгөх гээд эсвэл одоо хит их өөрийгөө хичээж шахснаас болоод тэр баланстай байдлыг хит их туйлширч одоо ингэж өөрийгөө шамтснаас болоод балансаасаа гараад та өөрөө тийм одоо хит их ядаргаанд орцсон хит их бусдад өгцөн хит им зөв шударга байх гад хит им бусдын ч гэсэн одоо шударгаас дүрмийг ингэж хорж хааж тэрийг ингэж одоо зохицуулах гэж стресстэй та яг уу сэтгэл одоо оюун санааны хувьд ингээд хэдийгээр маш тийм том шахтаа байгаа ч гэсэн энийг газ дуусгах гад газ хаалгыг хааж дараачийн ажиллаа эхлүүлэх гээд ерөнхийдөө жоохон яарад байгаа юм шиг байна. Гэхдээ бидний одоо сэтгэлийн шарах, оюун ухааны шарах одоо шүн магадгүй хар дарж ээж магадгүй төгшөөрийн байдалтай байж магадгүй энэ бүгд тийм амархан шууд ингээд бид нар өөрсдөө игнорлоод зүгээрээ болгоно гэд хүчин чармаалт гаргасан ч гэсэн болдоггүй. Яагаад гэвэл биднэрт бас цаг хэрэгтэй байдаг. Юу болчихоо яачваа гэдгийг нэгт ухаарах боловсруулах юун дээр алдаа гарчв би юун дээр хит магадгүй тулширч юун дээр өөрийгөө хит шахчих бусад хүмүүсийн магадгүй ямар энергийг би
аваад өөртөө гэмтэл үүсгэж үү гэх мэт цаг хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо энэ оюун санаа сэтгэл зүйгийнхээ хувьд бол та бүхэнд ялцчихгүй цаг хэрэгтэй байна. Тэгээд хэрвээ энэ цагийг гаргахгүй бол ертөнц танд гинтийн байдлаар авчрах боломжтой. Энэ нь ингээд танд тохиолдно гэсэн үг биш шүү. Гэтэ зүгээр жишээ олгоод хэлэхэд ингээд зарим хүмүүс бэртэж гэмтээд унаад ч юм уу те тодорхой хэмжээнд ингээд зайлшгүй ажилласаа жулаа аваад гэртээ ингээд өөртөө ганцаараа цагийг өнгөрүүлэх шаардлагатай болно шүү дээ. Энэ мэтээр ертөнц бол танд тэр цагийг авчрах магадлалтай. Тэгэхээр та өөрөө наана нь ухаарад энэ бүх одоо далд ухамсараас танд ирэх тэр гинтийн сюрпризийг багасгаад ухаалгаар ерөнхийдөө чиглүүлэх боломжтой. Тэгэхээр бас юун дээр хит тулшраад байна вэ? Юун дээр өөрийгөө хит шамдаад, хит хүчлээд, өөрийгөө бусадтай харьцуулаад байна вэ? Ямар шарах надад дотор байна вэ? Ямар зүйлсүүдийг би дотроо боловсруулад тэгээд шаналлах хэрэгтэй бол шаналаад, уйлаад гаргаад, уучлах хэрэгтэй хүмүүсээ бол уучлаад гэх мэтэр те бид нар өөрсдөнтөөгөө хийх хэрэгтэй ажлууд байдаг. Сэтгэлээ засах хэрэгтэй байдаг. Биеэ засна, сэтгэлээ засна, ухамсараа, оюун санаагаа гоё зэгцлэн те. Тэгэхээр би одоо та бүхэнд энэ нөхцөл байдалд ямар зөвлөгөө, ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдг дээр хүзрүүд гаргаж ирээ гэж бодлоо. За ахируудтай зөвлөгөө одоо энэ тухайн нөхцөл байдалд хэрхэн гарах аргачлалыг ерөнхийдөө хэлж өгье. Тэгэхээр эхлээд ямар ч тач сэтгэл зүйн тогтворгүй уналттай байгаа байдлаасаа одоо сэтгэл зүгөө засах нь хамгийн нэгт чухал байх нэ. Тэгэхээр энд яаж сэтгэл зүгөө засах вэ гэхээр магадгүй танд өөртөө дургу зан чанар, өөрийгөө одоо буруутгах байгаа тий. Өөрийн чинь сүүдэр тал гэж ирдэ штэ тий. Сүүдэр талаа хайрлах хэрэгтэй. Өөрийнхөө дургу зангуудаа ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд тэр өөрийгөө тэрвэрх тий. Өөрийнхөө хамгийн муухай талуудаа ч гэсэн ерөнхийдөө хайрлах хэрэгтэй байдаг. Тэгжээж бид нар түүнтэйгээ ерөнхийдөө хамтарч ажиллаж нэгдэж чаддаг. Өөрийнхөө зөвхөн сайхан талуудыг хүлээн зөвшөөрөөд амьдраад хахад бидний сүүдэр тал маань ялцчихгүй цаана нь орхигдсон шаналж идэг. Тэгээд тэр шаналл маань бидний амьдрал дээр ч гэсэн далд ухамсараас дуртай дургу одоо өссөн өсөөгүй гарч ирнэ. Одоо хүчлээ ингэж сүүдэртэйгээ ажиллахгүй бол сүүдрээ хайрлахгүй бол бүр хэцүү аргуудаар бидний амьдралд гарч ирдэг. Тэгэхээр сүүдэр талаа сайн хайрлаарай. Заавалчгүй өөрийнхөө зөвхөн сайн талаа бусдад харуулад өөртөө харуулад тий сүүдэр талаа үзээ ядаад ахаар энэ бол танд өөртөө л шууртаа. Тэгэхээр бид нар сүүдэр талуудаа хайрлаад бүхэл болдог байгаа. Тэгэд ирэх юм бол ерөнхийдөө танд одоо шинэ ажил үйл хэргийг эхлүүлэх тэр энерги, эрч хүч, санаа, идэ орж ирэх болно. Тэрийг магадгүй хамтарч хийх хүн ч гэсэн гарч ирэх болно. Тэгэхээр өөрийгөө аль болох тий хөнгөн байлгаад одоо хүүхд шиг буцаад болох юм бол бас танд дараагийн шинэ ажлаа эхлүүлэхэд маш их тус болно. Хит сериосны, хит одоо дүрм давтагдаад, баригдаад, хит өөртөөгөө шудраг байх гад энэ бүхэн нь ингээд ерөнхийдөө өөрийг чинь гацаанд оруулаад байна гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр хүүхдийн нэг юм playful тий залуу хүний ингээд гоё энерги ирч хүчтэй байдалтай та өөрөө холбогдоод очиж чадах юм бол танд бол шинэ үд хаалгууд нээлттэй хүлээж байна. Тэгээд ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй бол эртхэн шийдвэрээ гарга. Ямар зүйлс танд тохирдог юм, ямар зүйлс танд тохирохгүй хаях хэрэгтэй байгаа юм амьдралаас гаргах хэрэгтэй байгаа юм. Энэ бүх шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Тэгээд таны өмнө маш гоё тийм адал явдалтай шинэ зам хүлээж байна. Та тэгэхээр тэр одоо гэгээлэг зам хүлээж байгаа гэдэг итгэл найдвар дүүрэн бас өмнөх хуучин зүйлсүүдээс хаях, гарч явах, орхих тэр бас урам зориг, хүч танд
одоо дутагдж байгаа магадгүй юм шиг байна. Тэгэхээр хит их бас нүг өмнөх болждгүй байгаа зүйлсүүд дээрээ төвлөрөөд байхгүйгээр ерөнхийдөө шийдвэр гаргаад буцаад хүүхчиг гоё баяр баясгал хөөр те хөнгөн болоод сэтгэл зүгээ ангаагаад өөрийнхөө сүүдэр талаа хайрлаад ирэнгүүт ерөнхийдөө бүх юм цаанаасаа учир нь болоод ологдоод тэгээд энэ бүх асуудлууд бүгдээрээ хойно ард хоцрох болно. Тэгээд өөрийнхөө хийж чаддаг зүйлүүд дээрээ аль болох төвлөрч одоо түүндэд талархахыг хичээгээрээ яагаад гэвэл бас энэ бичлэгийг үзэж байгаа эхрүүд маань хит их өөрийнхөө чаддаггүй, мэддэггүй, бусдаас дутуу байгаа зүйлсүүд дээр анхаарлыг хандуулсангууд ялцчгүй тэр анхаарал хандуулж байгаа зүйлс маань бидний амьдралд бүр илүү гарч ирэх болно. Бүр илүү өөрийгөө өөртөө готрох те өөрөөсөө одоо тэр гомдолдог ч юм уу эсвэл дургу байдаг тэр зүйлсүүд маань бүр илүү томорч бидний нүүрэн дээр гарч ирдэг. Бүр илүү одоо тэр харьцуултыг үүсгэх хүмүүс ч одоо таны нүдэнд харагдах болно. Тэгэхээр бид бүгдээрээ өөрөөсдийнхөө гоё онцлогтой бид нар бүгдээрээ өөрөөсдийнхөө гоё доторхын цэцгийн баглаа шиг онцгой содон байдаг. Тэгэхээр та ч гэсэн яг өөрийнхөө цэцгийн одоо баглаа буюу маш содон онцгой хүн байгаа. Тэрнийх нь онцгой содон гоё зүйлс нь гарч ирэхин тулд ялцчгүй бид нар та өөрийнхөө сүүдэр талтайгаа найзалж иж тэр онцгой гоё бүтэн баглаа чинь ингээд гоё болж ирнэ. Тэгэхээр сүүдэр талаа бас мөн хайрлаад өөрийнхөө муу зүйлсүүдтэйгээ ч гэсэн ерөнхийдөө ингээд нэгдээд те хүлээн зөвшөөрөөд тэгэх юм бол илүү гоё хүчтэй болно. За тэг ихрүүдтэй амжилт хүсье. Баяр таа.